За сайн байна уу? Артист Рахили байна. За өнөөдрийн байдлаар би та нарт өөрийнхөө өдөр тутам ашигладаг хамгийн хэрэгтэй 3 аппликейшнийг танилцуулах гэж байна. За хамгийн ихний аппликейшн бол Behance гэдэг аппликейшн байгаа. За энэ аппликейшн бол зургийн тодорхой янз бүрийн өнцгөөс авсан тиймэрхүү мэдээллүүдийг харуулдаг буюу өдөр тутам болж байгаа хамгийн гоё шилдэг зургуудыг эндээс олж авч харж болдгоо. За жишээ нь ингээд харж үзэхээр ингээд нэг зургийг маш олон өнцгөөс нь авч харуулдаг. Тэгээд зурагчны ур чадварыг бас харуулдаг. Эндээс ерөнхийдөө зургийн санаа манаа янз бүрийн юмнуудыг эндээс олж авдаг. За хоёр дахь аппликейшн маань болгоод Medusa гэдэг аппликейшн байгаа. За Medusa гэдэг аппликейшн бол Оросд болж байгаа тодорхой мэдээллүүдийг өдөр тутам харуулдаг буюу дэлхийд даяар юу болж байгаа мэдээллүүдийг шин соргог мэдээллүүдийг өдөр тутам маш хурдтай харуулдаг. Тэгээ эндээс ер нь маш их мэдээлэл авах болцоотой байдаг миний хувьд. Тэгээд түүнээс гадна энэ дээр түүх, тоглоом, эсвэл маргааш өглөөдөө эрүүл мэндэд тусдаа хэрэгтэй хоол унд тэгээд шинээр гарч ирж байгаа дуу, хөгжим энэ бүх юмны талаар мэдээллүүд энэ дээр ингээд тодорхой байж байгаа. За эндээс би бас маш их мэдээллүүдийг авдаг. За гурав дахь аппликейшн маань болвол Phenomenalny Pamять гэдэг ерөнхийдөө бол Орос аппликейшн байгаа. За эндээс болонгуудаа ёгт үлгэр буюу яруу найраг, шүлэг алдартай хүмүүсийн шүлэгнүүдийг ингээд төвөрлсөн, бичсэн буюу алдартай болж исэн шүлэгнүүдээс нь ингээд дөрөв мөртөөр нь цээжлэх ч юм уу, өөртөө хэрэгтэй үгийг ч юм уу эндээс би олж авч харж чаддаг. За ингээд миний өдөр тутам ашигладаг 3 аппликейшн байгаа. За тэгээд та нар өөрсдөө сонирхоод үзээрэй. Ер нь бол бас тустай байх болов. Миний топ 3 аппликейшн байлаа. Баярлалаа.